Сайн байцгаана үзэгчдээ Дам сайтын гол сэдвийн ярилцлагын цаг эхэлж байна. За манай өнөөдрийн зочноор эдийн засагч Батцар оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бидний ярилцах гол сэдэв бол Монгол улсыг өнөөдөр Европын холбооноос харж ихсаалтанд оруулахар боллоо гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр өнөөдөр харж ихсаалт гэдэг юу юм бэ гэдэг талаас хоёул ярих эхлэе те. За харж ихсаалт гэдэг бол ер нь бол энэ удаагийн байдлаар бол одоо Монгол улсыг бохир мөнгө угаадаг тийм ээ санхүүгийн систем нь ил тод бус ийм одоо улс орнуудын жагсаалтанд оруулж байгаа юм л да. Үнийг л харж ихсаалт гэж нэрлэдэг байгаа. Тэгээ энэ жагсаалтад бол одоо Европын холбооноос мэдэгдснээр бол нэг 12 улсыг оруулж байгаа юм байна. Энэ удаа. Тэгээд ямар улсууд? За тэгээд энэ дотор нь бол одоо Ботсван, Гана, Никарагуа, Барбадо гэдэг арлын улсууд, бүс нутгууд гэх мэт ийм 12 улс ингээд орсон байгаа юм билэ. Тэгээ энийг бол одоо Европын цагаар маргааш юм да. Маргааш албан ёсоор зарлах юм билээ. Ер нь бол оруулна гэдгээ бол зарлцсан 2 өдрийн өмнө болж байна. Тэгээ маргааш бол одоо Европын цагаар маргааш тийм ээ одоо ингээд албан ёсоор ингээд оруулаа гэдгээ зарлах юм билээ. Тэгээ энэ яг хэвдээ ер нь бол бохир мөнгө дэлхийд даяар бол их хэрэгэлдэж байна тийм ээ. Тэр бохир мөнгө ч одоо энэ терроризмыг санхүүжүүлэх орлого нь одоо их усүрэн тодорхой болсон мөнгөөр одоо энэ хүмүүс одоо тий хууль бусаар завшиж байгаа энэ асуудлыг энэ гол асуудлууд л байгаа юм л да. Тэгээд энэ өөрийн тийм ээ энэ их усүрэн тодорхой биш мөнгүүдийг л ашиглах энэ асуудлыг эсэргэл ингэж одоо Европын холбоо дэлхийд даяар олон улс даяар ер нь тэмцэж байгаа. Европын холбоо гол нь яригдаад байгаа асуудал болохоор тэнд бол одоо энэ санхүүгийн энэ одоо ил тод бус байдалтай тэмцэх энэ гол байгууллагууд бол тэнд барилдаг, Парист барилдаг. За бид бүхний мэдих FATF гэж байгаа. Financial Action Task Force гэж байгууллага байгаа. Энэ бол одоо олон улсын байгууллага. Гэхдээ Европт одоо Парист энэ төв нь байдаг. Тэгээ Европын одоо тэр гол OECD буюу бидний одоо яриадгаар бол эдийн засаг хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага гэдэг өндөр хөгжилтэй улс орнуудын байгууллага байдаг шүү дээ тийм. Тэр бас мөн одоо Европт энэ Парис төвөнд байрладаг гэх мэт бэлэгдэж байна. Одоо ингээ Европт байрладаг шүү дээ тийм. Тэгэхээр бол эндээс Европын холбооноос бол одоо Европ манайхыг харж ихсаалтанд оруулаад зарлаад байгаа нэг тийм одоо тустай байгууллагуудын үйл ажиллагаа юм шүү гэж тайлбарлаад байгаатай бол нийцэхгүй. Ягаад гэх юм бол эдгээр үндсэндээ Европ миний төрөний хэлсэн одоо FATF-ч байна уу эсвэл нөгөө эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагч байна уу эдгээр чинь нэг чиг үүрэгтэй нэг зорилготой улсууд яг хөө тэр жагсаалт нь жоохон өөр хэлбэрээр байж боловч нэг чиг үүрэгтэй урилгууд байгууллагууд улс учраас одоо манайх ФАТФ-ийн сарал жагсаалтанд Европын холбооны хар жагсаалтанд энэ тустай ямаа атар гэж нэг ойлгох нь бас тийм чих зөв биш л гэж харагдаж байна. За хар жагсаалтад орсон одоо улс орнуудыг ингээд хараад байхад за Иран, Ирак, Хойд Солонгос гэх те дандаа дайн байлдаантай за нөхцөл байдлын хувьд бол хэцүү улс орнууд бол багтдаг байсан юм байна өмнө. Гэтэл өнөөдөр манай Монгол улс чинь харьцангуй тайван улс орн. Тэг энэ жагсаалтанд багтчлаа шүү дээ өнөөдөр тий. Тийм яг хөө тий. Тэр одоо яагаад тэгсэн гэхээр тэнд ч тэдгээр дайн байлдаантай улс орнууд чинь тийм одоо бас давхар одоо терроризмын алан хадгалгын үйл ажиллагаа тэнд явагдаж яадаг шүү дээ тий. Явж яадаг. Тийм учраас бол тийшээ бол одоо шиг тийм бохир мөнгө ордог. Тэгээ терроризмыг дайн байлдааныг энэ санхүүжүүлж яадаг юм байна тий бохир мөнгө чинь. Тэгэхээр одоо Монгол улс одоо ямар ч дайн байлдаангүй одоо амар 50 улс мөртлөө ягаад тэр одоо дайн байлдаантай терроризмтэй холбогддог тийм улсууд дээр одоо ингээд зэрэгцээд нэг жагсаалтанд орсон юм бэ. Би өөрөө гайхаад байх юм. Надаас асуугаад би өөрөөсөө ч одоо тэгээд ягаад орсон байд юм бол тээ гэж тэгж болохгүй дээ. Монгол улс өнөөдөр ягаад ийм байдал бүр хүрчвэ? Энэ бол одоо Монгол улсад байгаа энэ маш одоо бохир санхүүгийн тогтолцол байна л да. Ингэж болохгүй шүү дээ. Одоо тэр одоо тийм ээ их усүрэн тодорхойгүй магадгүй одоо терроризмын үр дүнд бий болсон мөнгө тийм ээ. Одоо Монголд орж ирээд угаагдаад одоо эдийн засгийн эргэлтэнд ороод ингээд гарч явахдаа ямар ч одоо зүгээр мөнгө одоо хууль ёсны их усүртэй мөнгө болоод гарч яваад байгаа байхгүй юу. Тэгэл одоо энэ чинь эргээл тэр нь цаашаа буруу замаар оруулаад бас л одоо терроризмыг буцаж санхүүжүүлэх жийд юм уу тийм ээ? Эсвэл одоо тэр нь ингээл одоо тэр
ер нь бол хууль ёсны бус мөнгөний чинь завшин гэдэг чи өөрөө тийм ээ хэрэглэнэ гэдэг чи өөрөө л одоо буруу гэмт хэрэг шүү дээ тийм ээ. Тэгээ тэр нь ялангуяа цаашаа бахаа буруу зүйл тэр маань зарцуулагдах юм. Өөрөөр хэлэх юм бол терроризмыг алан хяналтыг санхүүжүүлэх тийм ээ. Олон улсад хоригдсан одоо тэр буу зэвсэг үйлдвэрлэх юу гэдгийг тийм төсөл одоо ашиглагдах тэр нөхцөл байдал үүсч болдсгүй л дээ. Тэгэхээр бол ерөөсөө л энд Монгол улс одоо ийм бохор заваан олон улсад хориглогдсон зүйлийн талбар их усвэр тий бохор мөнгөний угаах одоо талбар болж байна гэдэг чинь өөрөө маш буруу. Энэ бол Монгол улсын эдийн засгийг төдийгөө одоо тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд ч гэсэн одоо маш их сөрөг нөлөө үзүүлэх ийм үйл ажиллагаа юм л да. Тийм учраас бол одоо энэ харж ихсаалтаас бол бид гарах ёстой. Энэ юуны одоо харж ихсаалтаас гарахгүй ингэж одоо ямар нэг арга зах гэдэг шалтгаан нь одоо юу гэдэг юм. Тэр одоо ямар шалтгаантай юм бол тэр одоо тодорхой эрх ашигын бүлэглэлийн тийм эрх ашигыг хамгаалах зорилготой байд юм уу? Ямар ч хэлсэн юм бол үндэсний эрх ашигын төлөө биш юм байна. Мэдээж үндэсний эрх ашигын төлөө ард олонныхоо эрх ашигын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэх юм бол энэ одоо бид харж ихсаалтаас бид дарыг гаргах хэрэгтэй шүү дээ. Тавигдж байгаа шаардлагуудыг аваад үзэх юм бол тийм ээ. Олон улсын стандарт энэ бол бүхэл улс орнуудаа дэлхийд даяараа мөрдөж байгаа зүй ёсны шаардлагууд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бид ягаа мөрдөөд хэрэгжүүл явж болохгүй гэж энд ямар одоо болохгүй шалтгаан байгаа юм байхгүй байгаа байхгүй юу? Болохгүй шалтгаан юу? Ил тод байхаас гадна энэ чинь зүгээр л ерөөсөө олон улсын стандарт байгаа байхгүй юу? Тэр чинь манай эдийн засгийг тэр чинь олон улсад цаашид ингэж одоо хөрвөж ороход тийм ээ эдийн засгийг идэвхжүүлэхэд эн чинь замын ингээд талбайд засаад өгч байгаа байхгүй юу энэ өөрөө. Гэтэл энээс цааргалаад энээс татгалзаад байх ямар шалтгаан байна гэдэг л асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр энд бол одоо энэ магадгүй одоо тодорхой бүлэглэлийн эрх ашигыг хамгаалж идэв юм уу яадгийг одоо би сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн үндэсний эрх ашигын төлөө бол энийг бид хэрэгжүүлээ явах хэрэгтэй. Энэ тийм хүндрэлтэй асуудал огтхонч биш гэдэг нь бол харагдаад байгаа юм л да. Та эдийн засагч хүний хувьд одоо харж ихсаалтанд орсон улс орнуудыг ерөн судалж байсан уу? Энээс гарсан ямар улс орн вэ? Хэдийн ирэх хугацаанд яг яаж гарч ирсэн юм бол? Энээс бол одоо гарсан одоо жишээ нь энэ Афганистан гэхэл өнгөрсөн жил харж ихсаалтанд байсан. Одоо энэ жилийн саяын жагсаалтанд Афганистаны энэ харагдахгүй байлээ. Тэгэхээр энэ ч одоо тийм ээ долоо стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулаад банк санхүүгийнхээ системийг шинжилээд ингээ явж штэ тийм ээ. За өмнөд Солонгосыг бас оруулсан байсан өнгөрсөн жил. Сонирхолтой нь өмнөд Солонгос шүү дээ. Тэгээ энэ бол өнөөдөр энэ жилийн хувьд өмнөд Солонгос нэр харагдаагүй. Одоо тэгээ ингээ явж байгаа. Гэх мэтээр эдгээр бол зүгээр л нэг тийм хүндрэлтэй асуудал биш. Зүгээр тийм ээ. Одоо ерөөсөө олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулаад тэр дүрм журм стандартын санхүүгийнхаа системд хэвшүүлэл явчихж байгаа. Энэ бол тийм том асуудал биш. Тэгэхээр өнөөдөр сангийн сайд Хурилатар сарал чагсаалтаас одоо Монгол улсыг гаргана гэж хэлсэн. Өнөөдөр л гаргачлаа. Гаргаад буцаад харж чагсаалтаар орчлаа. Сангийн сайд Хурилбаатар амлсан ёсоор Монгол улсыг сарал чагсаалтаас гаргалаа. Харамсалтай нь энэ сарал чагсаалтаас гаргаад хар чагсаалт руу оруулчихлаа. Энэ бол маш одоо хүнд нөхцөл байдал Монгол улсыг хүргэж байна. Тэгээд одоо энэ дээр бол бид бол засгийн газрын зүгээс бол онцгой арга хэмжээг маш шуурхай авах ёстой. Өмнө бид нэг хэсэг сарал чагсаалтанд орчлоо гэж шуугаад өнгөрсөн. Одоо бүр тэрнээсээ дордоод бүр хар чагсаалтаар орчлоо шүү дээ, тий. Ер нь бол сарал чагсаалтанд бол бид нар бол байж байгаа, тийм ээ. Тэгээ сарал чагсаалт харамсалтай нь энд бол сарал чагсаалтанд бол одоо орхоос өмнө бол манайх хар чагсаалтанд байсан. Тэгээ Европын холбооны одоо татварын харж ихсалт гэж байгаа юм л одоо энд бол одоо томоохон корпорациуд тийм ээ энэ мөнгө хүлэгчид ирж одоо ингэж хууль бос орлогоо угаадаг татвараас зугатаадаг тэгээд ийм одоо tax haven blacklist гэж нэрлэдэг байгаа тийм ээ татварын харж ихсалт гэдэг. За үүнд бол манай улсыг бол 2017 онд бол оруулсан байдаг. Манай улсыг тийм. Тэгээд оруулчихад дараа нь бид манайхаас загтал явуулаагүй тийм ээ одоо ингээд бид бол энэ олон улсын стандарттай нийцсэн системтэй болно. Татварынхаа хуулийг өөрчилнө. Татварын одоо тийм ээ зөв стандарт нийцсэн ийм тогтолцоотой болно гэсэн амлалт өгсөн. Амлалт өгөөд ингээд хар жагсаалтаас гараад саарал жагсаалтандаар орсон юм байна. За тэгээд одоо үндсэндээ бол энэ саарал жагсаалтанд явсаар байгаа өнөөдөр яаж гэнэ үү? Одоо хар жагсаалтанд орох болчиход байна. Тэгэхээр амлалтаа биелүүлээгүй л гэсэн үг л дээ. За 17 онд юу болсон гэхээр
үндсэндээ бол тэндээс одоо би миний төрөний OECD буюу эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас манайд бол тодорхой шаардлагуудыг тавьсан, тодорхой одоо саналуудыг ирүүлсэн байна. Энэ нь болохоор яг хуу одоо татварын систем тогтолцоогоо одоо ил тод болох хэрэгтэй байна. Олон улсын стандартад нийцсэн ийм дүрм журамтай болох хэрэгтэй байна. Тийм ээ. Мөн банкны системийг ил тод болгох, банкны системийн олон улсын энэ одоо банкны network сүлжээнд ингэж нэгдэж ороод ингээд бүх юмыг ил тод болгоод мэдээлэл солилцох хэрэгтэй байна гэж утсан. Манайх бол тэрийн үндсэндээ бол олон өмнө 12 оноос өмнө 12 оны үеэс эхэлсэн асуудал дээр бол хойш тавьсаар яваад ингээд 5 6 жил билээсэн юм билээ. Тэгээ манайх бол орно гэдгийг илэрхийлчихэд явсан олон улсын ил тод байдлын стандарт тийм ээ. Тэгээ нийцсэн одоо системийг бид хөгжүүлье. Одоо өөрийнхөө татварын тогтолцоог өөрчлөе. Банкны системээ ил тод болгоё гэж амлалт өгсөн байгаа. Энд шаардлагад нийцүүлье гэсэн амлалт өгсөн. Энэ шаардлагыг өнөөдөр одоо биелүүлээгүй. Тийм. Тэгээ яг 17 онд ингээд нийлүүлэх гэхээр нь 18 оны 1 сарын 8-нд болсон хуралдаанаараа за Монгол улс улсуудад амлалт өгсөн болно гэсэн учраас энийг бол одоо харж агсаалтаас гаргая. Тэгэхээр чи нэг сар гарын хугацаанд манайх харж агсаалтанд байсан байгаа даа байхгүй. Тэгээ гаргацсан. Тэгээд одоо түүнээс хойш бол манайх бол одоо эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага Европын холбооны зүгээс гаргадаг тэр одоо юуны татварын орчинд одоо үнэлгээ өгдөг тэр жагсаалтанд манайх одоо цаарал жагсаалтанд нь явж ирсэн юм. За нөгөө талдаа бас фатвин гэж одоо тийм ээ санхүүгийн ил тод байдлын одоо асуудлыг хариуцдаг мөн угаалтыг бас дагнж одоо хяндаг энэ байгууллага байна шүү дээ тийм бүр мэрэгсэн байгууллага. Энэний зүгээс бол манайхыг бол одоо саарал жагсаалтанд бол оруулсан. Тэр нь 19 онд л одоо энэ асуудал яригадаад тиймээ санаж байгаа байлгүй. 19 онд манай одоо энэ их хурлынхын ч бөө хилэн болоод энэ зөндөө шугаал тэгэл бас амлалт өгөөл ингээд саарал жагсаалтанд орсон. Тэгээ үндсэндээ бол тэр хоёр бол хоорондоо уялдаатай нэг долгион дээр ажилладаг нэг чиг үүрэг бүхий байгууллагууд. Тэгэхээр хоёулын дээр нь манайх одоо үндсэндээ саарал жагсаалтантай байна гэж ойлгож болно шүү дээ. За өнөөдрийн байдлаар бол Европын холбооноос маш тодорхой заалаа. За үүрэг өглөө одоо эн чин 19 он жил одоо болж байна 20 он гэх жил болж байна. Энэ ямар арга хэмжээ аав юу хийв? За банкны дээр бол банкны тогтолцоон дээр бол маш тодорхой одоо шаардлага тавьсан байгаа. Энэ бол одоо юугаа тийм ээ аудит оруулсан олон улсын аудитыг оруулаад PricewaterhouseCoopers гэж одоо олон улсын нэртэй accounting компани тэгээ Чехид байдаг салбар нь Монголд аудит хийсэн. Тэгээ банкн дээр бол ил тод ус байна энэ арга хэмжээг аваа гэсэн үг өгсөн. Харж салбарт орохоор нэр нь орцсон байна шүү дээ. Тэгээ өнөөдөр бол одоо нэр нь орцсон. Одоо тэгээ маргааш гэхэд одоо зарлах байлгүй. Эсвэл энэ 2 хоногийн хооронд манайхан ч одоо уцтаж яад юм уу, гуйд юм уу, яад юм уу, битгий оруулаач гэдэг юм уу, яад энийг юм хийгээ байлгүй. Манайхан ч одоо тиймэрхүү юм болохоор бол уцтаад гуйдаг, жагтал бичдэг одоо тийм асуудлууд байна шүү дээ. Одоо энэ төрөний удаа бол энэ сан уламжлалт тогтцоод байна үгүй. Тийм, уламжлал бол тэгж аргалдаг одоо болцсон. Тэгээ Европын холбоо тийм шиг нэг арга цагаад өнгөрдөг шиг л яг хөө мэдээж ард түмэндээ өдөр бол эднээс чи манай энэ түшин төвчөөс үгүй сайхан ам өгөө худлаа хэлээ тэгээд тийм ээ бид нарын ярьдгаар бол ингээд худлаа хэл аргалаад өнгөрдөг. Тэгээл ерөөсө хуучнараа явж идэг. Харин Европын холбооны хувьд олон улсын санхүүгийн корпорациудын хувьд ингэж аргалаад өнгөрөх боломж одоо байна уу гэвэл үгүй урд нь 2 ч удаа аргалаад өнгөрцөн байгаа байхгүй. 19 онд ч гэсэн манайх чинь тийм банкнуудын системээ одоо өөрчлөнө, банкны реформ хийнэ гэсэн одоо хийгээгүй. Тэр реформд нь юу шаардж байсан бэ гэх тодорхой байгаа. За банкуд бол бохир мөнгө угааж байгаа гэж болцсохгүй байна. Ер нь тэгжиж байна. Энэ санхүүгийн маш олон гэмт хэрэг үйлдэгдсэн мөртлөө одоо ганцхан ч одоо шийтгэл аваагүй, шийдэгдээгүй. Ямар ч тийм одоо юуны их үс өрн тодорхой бас хөрөнгийн эздээс одоо мөнгөний одоо хөрөнгийн авчаад улсын орлого болгоогүй шүүх дээр бол асуудал шийдэгдээгүй дандаа дээш шүүхтэр очиад бүгд одоо ингээд хэрэгсэхгүй болгодог юм байна энийг шийдэх гэсэн үг гэсэн банкны реформдоор болохоор нэг 1 2 хүн эсвэл одоо нэг гэр бүл ч юм уу одоо ингээд банкуудын эзэмшиж юм байна энэ бол болохгүй үүнээс чинь болж одоо энэ ил тод ус байдал бий болж байна энийг өөрчил банкуд дээр бол зузаатгал хий гэсэн. Банкуд дээр бол өөрийн хөрөнгийн зузаатгал хий гэсэн үг өгөхөд банкуд биелүүллээ гэсэн. Жилийн дараа тий. Биелүүлэлтийн шалгаад үзэхээр юу харагдсан гэхээр танд их үс хүрэн тодорхой бос мөнгөөр одоо банкны өөрийн зузаатгалаа гэсэн. Энэ хаанаас гарсан юу мөнгө гэхээр тайлбарлаж чадахгүй байгаа л гэж байгаа юм л да. Тэгээд дээрэс нь за одоо ингээд энэ банкуудыг бол одоо юу болгоо? Нийтийн одоо public company гэж нийтийн корпорац компани болгоо. Тэгээд нийтийн гэдэг нь одоо хувьцаагийн зар ингээд олон нийт эзэмшин. Тэгсэн чинь манай одоо явж байгаа энэ хуулийн төсөл
санал болгож байгаа төслүүдэн чих дэлсэж чинь тэрний юу гэхээр ерөөсөө нэг хүн 20% эзэмшиж болно гэсэн байна. Гэтэл тэр чинь бас л хуурч байгаа байхгүй одоо тий энэ шаардлагын ингэж залдиж гарах гэж байгаа шинжтэй харагдаж байгаа юм шиг байна. Тэрний юу гэхээр магадгүй одоо айлын авгаа нөхөр хүүхдтэйгээ гуруулаа нийлээл нэг тэр корпорацийн банкныхаа 60% эзэмших 20 гээл тий 60% эзэмших юм ш. Тэгэхээр чи ямар ч ялгаагүй үр дүн өгөхгүй байхгүй. Мэдээж чи үр дүн өгөх тийм арга хэмжээ авах гэж байгаа болохоос ингэж хуураа залдих гээд хуурах гээд ер нь бол ард түмэн ингэ залддаг хуурдаг асуудал байгаа ш. Одоо бол төвлөхгүй ш. Харж ихсаал сааралж ихсаал гэж яриад байгаа боловч нийт масс маань яг юу ойлгож байна гэхлээр энийгээ болсон. За хэцүү. Яг яриад байгаа боловч Монгол улс нүүд яг ямар нөхцөл байдалд орчод байгааг нь харж ихсаалтанд орвол хэрэг ямар нөхцөл байдалд юу болох юм гэж зөв тий энэ бол учиртай л да. За харж ихсаалт гэдэг бол маш хэцүү. Одоо жишээ нь одоо энэ дэр бол хойд солонгос байж байна. Эдийн засгийн хориг арга хэмжээ авагдах юм. Гэтэ яг шууд авагдахгүй. Монголд бол юу өсөх гэхээр ийм шат дараалсан арга хэмжээнүүд ингээ авагдаад явна. Тэгээд за жишээ нь хамгийн түрүү одоо Монгол улсын гадаад гүйлгээ. Гадаадтай хатж байгаа шүү дээ. Засгийн газар маань цааш ард иргэд маань хатж чинь энэ гүйлгээнүүд бол хязгаарлагдана. Энэ дээр хяналт тавина. Их хэмжээний мөнгө одоо орж ирэх гарахын одоо хорих болно. Дээрээс нь ямар нэг хэмжээгээр мөнгө орж гарах юм бол тэр их үүсвэрээ заавал баталж одоо хууль ёсны их үүсвэр юм аа ажлын өөрийн хөдөлмөрөөр олсон орлого юм аа ч гэдэг юм уу одоо юу гэдгийг тэрийг одоо батлах нь шүү дээ. Тэгэхээр маш хэцүү болно энэ компликейт энэ маш одоо тийм хүндрэл үүсгэх нь шүү дээ тийм ээ. Тэгээ энээс эхэлнэ. За тэгээд дээрэс нь одоо олон улсын санхүүгийн байгууллагууд одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон улсын валютын сан эдэртэй манайч одоо хамтран ажиллаж байгаа маш их хараат байгаа ш тэр байгууллагуудаас манай улс ялангуяа. Тэгэд энэ хараат байдаг улам гүнзгэр нь эднээс тэгнэ хараат болцсон юм чи эднэр одоо жишээ манайхтай харьцаа болж эхэлнэ тийм үү. Манайд өгдөг тэр зээл тусламжаа одоо багсгах бүр одоо өхөөч байх юм яахын тийм асууд зэрэг хүртэл арга хэмжээг авах байхгүй. Ингээ шатараас арга хэмжээ аваад за тэгээ болохгүй бол энэ ч одоо бүр хүмүүс эдийн засгийн блокад одоо 20 арга хэмжээ авах гэдэг шүү дээ. Ямар ч худалдаа экспорт импорт наймаа байхгүй. Гэх мэт ийм хүндрэл ингээд хүндрээ явчих واخ. Тэгээ би шууд тэгнэ гэж байгаа юм байна шүү. Ер нь бол тийр нөхцөл рүү орно. Тэгэхээр бол эдийн засгийн идэвхжил саарна. Эхлээд саарч эхлэн тэгэл ер нь бүр юмсан алга. Маш хэцүү байдалд орно шүү. Одоо энэ тий одоо хойд солонгос жахаа хатсангуу анханасаа би даасан эдийн засгтээ өөрөө өөрийгөө тижээдэг эдийн засгтээ явсан учраас зүг зүгээр ер нь гайгүй болоод байгаа юм. Манайх шиг яг бүр өмсөн хараат болцсон. Тийм ээ гадаад улс орнуудаас бараг 100% шиг хараат болцсон энэ улсын хувьд бол одоо ингээл энэ эдийн засгийн хориг арга хэмжээ авагдах юм бол маш хэцүү байдалд орно. Эдийн засаг ерөн суурна. Улс орны одоо үндэсний аюулгүй байдлын асуудал яригдэн шүү дээ. Улс орны тусгаар тогтнолын асуудал яригдах дээр хэмжээндээ хүрнэ шүү дээ. Манайд бол онцгой одоо сөрөг нөлөөтэй байх тийм л арга хэмжээнүүд байна л да. Тэгээ энэс гарахын тулд одоо яг ямар арга хэмжээг одоо шатаргаатаар хийвэл зүгээр нь та эдийн засагч хүний хувьд яаж харж байна? За эндээс одоо яг ямар шаардлага тавих гэж байгаа гэдгийг бас тодорхойгүй. Ерөнхийдөө бол тодорхой. Гэхдээ энэ удаа одоо чинь юм гаргаж өгнө шүү дээ. За ингээд ингэлээ гэсэн нэг юугаа. Энэ нь бол одоо мэдээ засгийн газрын одоо төрийн түвшээд бол тодорхой байгаа бах. Энэ чинь хэзээ хэл гаргахгүй нууцлын маягтай яваад байгаа шүү дээ. Чи юу гэсэн. Тэгээ зарим нь ингээ гэрэл зохиол ингээ орж ирээ. Тэгээд гадны хэвлэл мэдээлэл дээр гарч байгаа Монгол улсын талаар гарч байгаа асуудал зүйлүүд дээр нь бид нар одоо мэдээлэл авчиж бусдаар бол энэ одоо төр засгийн зүгээс албан ёсоор ийм мэдээллийг бол яг тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл ерөөсөө өгөхгүй байгаа. Тийм ээ. Гэрэл зохихоор нь нэг юм ам тагилсан нэг бүдэг баараг нэг тийм мэдээлэл өгчөөл ингэ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бол миний үзэж байгаагаар энэ дээр бол маш тодорхой гэж бодож байна энд. Гараад ирэх бах. Тэн дээр таамаглаж байгаагаар ямар арга асуудал мэдээж хамгийн түрүү энэ банкны реформ гэж яриад байгаа. Тэрийг бодитоор үрдэн өөх байдлаар хийнэ. Ингэж хуурахгүй гэсэн юм яваад байгаа бах л та. Тэ? Нэг. За хоёрдугаарт нь энэ татварын систем бас шинжлэгдсэн гэж яриад 2-3 жилийн турш одоо ажиллаа. Тэгээд тэр нь бол яг одоо шаардсан стандартын дагуу шинжлэгдэж чадсан юм уу? Энэ дээр бол нэлээд шүүмж явагдаж байгаа. Энэс эргэж харагдах бах. Татварын хууль муулинд нэмэж өөрчлөлт оруулах. Одоо өөрчлөлтөөр шинээр оруулсан хууль нь хийгдсэн тэр гээд байгаа тэр өөрчлөлтүүд нь олон улсын яг тэр тавигдж байгаа шаардлага хангасан өөрчлөлтүүд байна уугүй юу бас үгүй. Тэн дээр нэлээд маргаант асуудал. Тэрэн дээр одоо бас мэдээж аудит орд юм уу, шалгалт орд юм уу тэгээд бас санал дүгнэлт өгөх байх.
Тэгээ өөрчлөгдөх байх. За тэгээд дээрэс нь бас нэг чухал болсон Global Forum гэж яриад байгаа. Global Forum гэдэг нь юу гэвэл олон дэлхийн бараг бүхэл улс орнууд ингэж байгаа. Тэрэнд бол бараг 100 одоогоор бараг намайг 2 жилийн өмнө нэг 100 гаруй улс орн нэгдсэнээс одоо бараг 180 маяг дэлхийн бүх улс орнууд нэгдсэн баг. Энэ банкны network буюу тийм банкны цахим сүлжээ байгаа банкуд. Тэр банкуудын цахим сүлжээгээр энэ бол хаана хэн ямар одоо данс эзэмсэж байна уу, данс нь хэдэн дөрөвтэй байна уу гэдгийг одоо мэдэж болох, хүсэлт гаргаад ингэ мэдэж болох автоматар шууд одоо мэдэж болох тийм. Өөрөд нь бол одоо бичиг явуулаа, одоо тэгэл боо юм гэрээ хоёр улс хоорондоо гэрээ хийх гэсэн масаа бичиг явуул ингээд маш их хүндрэлтэй байлаа жил мэл бол. Одоо бол үндсэндээ бол энэ үр дүн өгөхгүй байна. Энэ систем үр дүн энэ шинжилгээ автоматар одоо тийм ээ одоо хүсэх юм бол одоо гэрээгүйгээр шууд автомат нэгдээд орцсон тэр одоо үндсэн гэрээндээ нэгдээд орцсон учраас мэдээлэл солилцож болох автоматар компьютераар шууд мэдээлэл солилцож болох ийм тогтолцоог бол санал болгосон. Манайх бол тэнд нь орсон гэж ойлгож байгаа. Хүлээж авсан. Тэгээ тэрийг харин яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг л том асуудал байгаа байхгүй юу? Энд implementation гэж яриад байгаа. Тэгээ хэр хийсэн бэ гэдэггүй энэ 2 жил болж байна. Тэгээд ямар ч мэдээлэл хав дарагдсан. Бараг миний ойлгосноор энэ нэг тийм хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр магадгүй эднэр ийм зүйлүүдийг бодит үр дүн өгөх маяг. Энэ юу гэхэд одоо офшор асуудал шийдэгдэж байна л да. Эндээс миний сая ясан Global Forum дээр банкны сүлжээний асуудал дээр. Тэгээд ерөөсөл за одоо тэр хин нэгэн хүн одоо Монголын юу гэдэг юм тийм ээ нэг нөхөр одоо офшортой бай Швейцарын банкнд. Тэгэх юм бол эндээс бол одоо тодорхой одоо төв банкаар дамжуулаад манайх яах нь вэ? Тэр Швейцарт байгаа данс ямар монгол хүмүүс Швейцарын одоо ANZ ч гэдэг юм юу гэдэг дээр банкнд тийм үү дастай байна гэдгийг мэдэж болох автоматар шууд мэдэж болох тийм ээ магадгүй тийм одоо тогтолцоо байгаа байхгүй. Тэгээ энэ дэтэй хэрхэн энийг хэрэгжүүлсэн юм бэ гэдэг л асуудал байгаа. Энэ минийг л одоо яг бодит утгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж одоо үзээд байгаа юм л да олон улсын байгууллагуудын зүгээс болохоор Европын холбооноос ялангуяа. Тэгэхээр энийг хэрэгжүүлсэн юм бэ гэдэг дээр л одоо асуудал байгаа болов. Тэгэхээр иймэрхүү ерөнхийдөө бол ер нь эдийн засгийн ил тод байдал тийм ээ ялангуяа банк санхүүгийн ил тод байдал татварын орчны ил тод байдал маргаангүй ийм байдал тэгээд бохир мөнгөний асуудлыг одоо шийдэх энэ бохир мөнгийг одоо эдийн засгийн гүйлгээнд оруулахгүй байх тэр гэсэн ийм л гол шаардлага байгаа. Энэ дээр л асуудал байгаа. Өөрөөр бол өөр нэг тийм том зүйл бол байхгүй. За хар жагсаалтанд орчвол Монгол улс ингээд хүнд нөхцөл байдал орчход энэ хариуцлагыг ер нь хийн үлээх юм. Гэхдээ одоо энэ эрх баригч төлөв шүү дээ. Ялангуяа энэ төрийн хоёр одоо голлох эдийн засгийн институт болох Монгол банк буюу Төв банк нөгөө талдаа сангийн яам. За өмнө дөндөө бас онцгойлон хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ Төв банкны ерөнхийлөгч Лав Сүрэн гэж байгаа. За энэ хүн бол одоо энэ Монгол улсыг мэдээж одоо хар болоод саарал жагсаалтанд оруулах гол гурав гүйцэтгсэн. За өмнө нь тэр нөхдүүд чинь Монгол улсыг саарал жагсаалтанд орууллаа гэд одоо хариуцлага үүссэн болоод ажиллаа өгсөн байгаа. Өмнөөс нь тэр баяр цайхан гэж ерөнхийлөх санаж байна. Тэ ингээд ажиллаа өгсөн. Гэтэл баяр цайхантай хамтарч ажиллаж яг одоо тийм гүйцэтгэлийн хийж исэн дараачийн хүн Лав Сүрэн ерөнхийлөгч байсан. Энэ тэгээд бид ерөнхийлөгч байсан чинь дээшээ ерөнхийлөгч болоо гарч байгаа. Ялгаагүй шүү дээ. Баяр сайхан Лав Сүрэн хоёулаа адилхан хариуцлага өрнө. Тэгсэн чинь баяр сайхан хариуцлага өгсөн болоод ажиллаа өгж байгаа нь хариуцлага үрж байгаа юм. За магадгүй. Гэтэл Монгол улс баяр сайхан явлаа гэд Монгол улс харж ихсаалтанд байна уу? Байж л байна. Бүр харж ихсаалт руу орох гэж байна. Нөгөө талдаа сангийн сайд Хүрэлбаатар дэд сайд Болгон туяа гэж хоёр хүн байна. Ялангуяа энэ Болгон туяа дэд сайд бол маш хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Хэлж байгаа ярьж байгаа юм ойлгод юм уу учир утгын одоо нарийн одоо сайдаар судалж үзэх шаардлагатай байсан байх. Энэ тал дээр бол тухайн үед одоо энэ ерөнхийлөгчийн намын газрын дараа бас зээ инх бол төвчөр маш тодорхой одоо ярилцлагуудыг хэлсэн байдаг. Болгон туяа одоогийн хариуцлагагүй мэдээлэлээс болж Монгол улс хар жагсаалтанд орлоо. Тэгээд дараа нь саарал жагсаалтанд үлдсэн гэж. Яасан гэхээр одоо ингээд мэдээлэл шаардлага ирүүлдэг тэрийн унш одоо тэгэл энэ олон улсын санхүүгийн одоо стандарт журам бол манайд хамаагүй.
тийм ээ. Тэр ил тод байх асуудал дээр бол манайхаа өөрийн хууль дүрмээрээ явна. Тэр бол манайд нэг тэгж одоо хамаатай асуудал биш гэсэн тийм утгатай хариу өгсөн байгаа байхгүй. Мэдээж энийг болгон туяа одоо бичиж өгөхдөө сангийн сайд Хүрлбаатарын зөвшөөрлөгөөр хийхгүй байх л да. Энэ хоёр мэдээж хамт. Тэгэхээр энэ хоёр тэгсэн үүнээс чинь болоод Монгол улсын харж ихсаалтанд орвол одоо ингээс харж ихсаалтанд одоо эргээд бүр харж ихсаалтанд орж байгаа. Хар саарл гэ. Саарл хар тийм ээ. Тэгээ саарл хар гэж яваал нь шүү дээ. Тэгэж ийм байдалтай. Энэ хоёр хүн бас одоо үүн дээр бол бас нэлээд одоо хариуцлага өрөх ёстой л гэж бодож байна. Тэгэхээр сангийн яамаас энэ сайд Хүрлбаатар дэд сайд болгонтуя одоо төв банкнаас болохоор одоо төв банкны ерөнхийлөг лавгсурн мөн тэнд хамтарч байгаа тэр одоо бусад ямар хэдийн ерөнхийлөгч нар нь бас өдөртлөх хариуцлага өрөх ёстой л гэж бодож байна. Одоо та хоёр ярилцах цаг энэ өрөөнд өндөрлөж байна. За манай өнөөдрийн зочноор эдийн засагч Батцуур оролцлоо. Бид хоёр өнөөдөр одоо Монгол улс Европын холбооноос Монгол улсыг харж ихсаалтанд оруулахар болсон тухай өнөөдөр ярилцлаа. Хэрвээ одоо маргааш Европын цагаар Монгол улсыг харж ихсаалтанд орууллаа гэдгээ зарлчих бол одоо Монгол улсын хувьд хүндгэн нөхцөл байдал үүсэх нэ гэдгийг бол одоо үзэгчдээ бас бид хоёр ярианаас ойлгосон байхаа тийм. Бас нэг юм нэмээд хэлчихье. Ягаад гэх юм бол ер нь бол энэ харж агсаалтаас гарах арга зам бол байгаа. Монгол улс бол маш баялаг, тийм ээ, маш их потенциалтай юм улс орн. Ер нь гэрэлт ирээдүй байгаа. Энд бол гарц цохиод байх юм бол өмнөдөө бол байхгүй. Тэр тавигдж байгаа шаардлагуудыг биелүүлэхэд тийм хэцүү зүйл огт байхгүй. Харин зөвхөн энд одоо эрх мэдэл бүхий нөхдүүдийн хувьд бол энэ одоо тийм Монгол улсыг харж агсаалтаас гаргах хүсэл зориг байна уу юу? Ямар эрх ашиг тэнд үйлчлээд байна вэ гэдэг л асуудал байгаа болохоос биш. Энийг гаргахад бол тийм асуудал байхгүй, боломжтой байхгүй, маш боломжтой зүйлээ л гэж би хэлмээр байна. За баярлалаа. За өнөөдрийн манай гол сэдв ярилцлагын цагт эдийн засагч Батцуур оролцлоо. Анхаарал хандуулсанд үзэгч та бүхэндээ баярлалаа.